За энэ төлбөрийн төрөөр хэмээн тусан зөвшөөрлөг бол эрүүл мэндийн тухай хуулийн заасны дагуу эрүүл мэндийн сайдны холбогд 2 тушаал бас гарсан байдаг. 2022 онд 25 онд бол бас шаардлагатай нэмэлтцүүлийг бол сайдын төсөлтөд нэмэлтээр оруулж гэж өөрчлөлтийг бол оруулж гисэн. За мэдээж эндүүцийн тогтоолоор бол манай зохицуулалтын зүйлсийг бол эндүүцийн тогтоолоор ингээ хэрэгжүүлж явж байна. За явуулж за төлбөрийн төртэй хэмээн ер нь бол энэ бодлого зорилт нь юу юм бэ гэхээр ер нь бол үндсийн 4 бодлогын чиглэлтэй зорилготой учраас энийг бас ингээ эрүүл мэндийн даатгалын ерхий газраас ингээ тогтоолготуулаад хэрэгжүүлээд ажилладаг. За үнд нь одоо юу вэ гэхээр үндсэн 4 зорилготой л да. За урт хугацааны нөхөх хэмжлэгийн шаардлагатай иргэний амьдралын чанарыг нь бол дээшлүүлэх тий. За нөгөө талд бол мэдээж одоо төсвийн үр ашиггүй зардлыг бууруулж одоо төсвийн орон зайг үүсгэснээрээ тухайн одоо орон зайгаа шаардлагатай тусан зөвшөөрлөгийн одоо тариф юу гэх тэрэнд нь шаардлагатай иргэний одоо бүтээн чинийг нөлөөлөхийг бодлого зорилттой явж байна. За буцаач гуравт нь болохоор мэдээж архаг өвчтөй иргэдийг имэйл сүлдэлтэй одоо санхүүгийн дарамтаас хамгаалах бас гол зорилготой байна. Одоо Монгол улсын хэмжээнд бол нэг эмийн салбар маань сүүлийн одоо хэдийнтэй 20-30 жил одоо ингээ ерөнхийдөө хувийн хвшлэлээр 100% хувийн хвшлэлээр тулгуурлаад ингээ явцсан. Хувийн хвшлүүд нь болохоор өөрсдөө нөгөө одоо юу гэдэг үнийг нь тэр тогтоох хэмжээг одоо тий контролдох юм хандлагатай байдаг учраас аль болох одоо нөгөө нэг тухайн архаг өвчтөй иргэдэг одоо насан турш нэм уух шаардлагатай байгаа учраас төлбөрийг нь одоо төрөөс хариуцж байгаа буюу одоо эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан тушаал дээр байх одоо тий насан туршдаа нэм уух шаардлагатай өвчнүүдийн эмийн зардлыг төр даана гэж орц байдаг учраас тухайн иргэдийг бол аль болох хамралтыг нь дээшлүүлээд тухайн хүмүүсээ одоо тогтмол хяналтанд байлгаж тогтмол эмийг нь өгч явснараа одоо тухайн хүмүүсийг бас эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэл ядуурлаас хамгаалах ашиг тогтолтой байж байна. За сая бас манай өмнөх сэдвүүд дээр бас нэлээд яригдлаа тийм шаардлагатай хөдөлгөөний бууруулж хяналтаараа хэмжлэх түүний хяналтыг сайжруулах юм үндсийн том зорилготой байна. За эдгээр зорилгоодыг хэрэгжүүлэхэд ер нь ямар одоо шин чанартай байх хэрэгтэй гэдэг тухайн тусан зөвшөөрлөг байна. Ямар одоо шин чанарыг агуулж иж одоо энэ цогц тусан зөвшөөрлөг болох юм бэ хараад одоо үзэхлээр одоо ингэ хэрэглээ нэг дээрт бол мэдээж байж байгаа. За хүртээмж санхүүгийн эрсдэл за дөрөвт нь бол мэдээж тухайн тусан зөвшөөрлөг юм үр дүнтэй чанартай байж иж энэ тусан зөвшөөрлөг нь өөрөө ингэ цогцолж өгч байгаа. За хэрэглээнээр болохоор мэдээж хэрэглээ мэдээж тасалдах байх хэрэгтэй тийм тухайн хүн сар болгон одоо юу гэдэг чихний шижингийн юм явах хэрэгтэй бол эсвэл одоо юу гэдэг 3 сарын хэрэглээгээр одоо бүр ахарцсан байвал тухайд нь 3 сарын хэрэглээг өгчөө 3 сар болгон таны хянана гэдэг энэ чинь одоо эмчилэг чинчнээр итэв шийдвэртэй байвал тухайн хүн 3 сар тутамд орчоод хяналтанд ороод эмээ аваад ингээ явах одоо боломжтой байдаг. Тэгэхээр одоо хэрэглээг нь бол мэдээж таслалгүй за мэдээж эмийн хэрэглээ нь бол зохистой. За тэгээд энэ чинь одоо хяналтанд байх ийм байх хэрэгтэй байж байна. За хүртээмжийн хувьд бол мэдээж одоо сая Батбаяр зөвлөх манаас ярьж байгаа бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын хөрөнгө бол тухайн тусан зөвшөөрлөг байна. Тухайн тусан зөвшөөрлөг байна. Одоо орон зай цаг хугацаанаас үл хамаарч тухайн хүндээ хүрэх боломжтой хүртээмжтэй байх шаардлагатай байдаг. За санхүүгийн эрсдлийг бол сая ярьчлаа тий. За үр дүнтэй чанартай байна гэхэлэр за энэ тусламжтэр бол нэг эмийн чанарын асуудал бас нэлээд яригдах хэрэгтэй байх гэж бодож байна. За тэрийг дараагийн слайдаар ямар боломж гарц гарлаа байгаа тал дээр та бүхэнд танилцуулъя. За сайн нэг эмчилгээний тасалдгүй байдал ярьсан шүү дээ. Тэгэнгүүт бид ер нь төр талын ууж байгаа бүртгэгдсэн байгаа иргэд маань эмчилгээний эмчилгээний тасдал байна уу юу гэдэг хөвчлөө үзлээ. Тэгсэн чинь одоо энэ 24 оны 11 сараас 25 оны 1 сар буюу
манайхан нэг цахим системийн хөгжүүлэлтийг хийснээс хойш энэ хугацаанд даадаг гэдэг дүүн шинжилгээ хийгээд үзсэн чинь нийт бол ингээд 8 төрлийн өвчин. За энэ дээр гэхдээ бас юу явж байгаа? Сүрээ бас давхар явж байгаа. Гэхдээ сүрээгийн хэмжлүүд бол мэдээлэлүүд манайд одоо захимаар бол харахад орж ирээгүй байна. Ганц хоёр тохиолдол учраас тэрийг бол ассан. За эдгээр 8 өвчний ангиллалт бол нийт 15 мянган байдаг. Тэгээд 15 мянган харагдчихна. За тэгвэл юм бол тасалсан хүний тоо бол тэр ингээд 5 мянга болчихж байгаа. За энийг ерөнхийдөө яаж харсан бэ гэхээр 3 сарын хугацаанд дор хаяж нэг удаа эсвэл 6 сарын хугацаанд дор хаяж 2 удаа тухайн амьдлаг дээр амьдлаг дээр очиод одоо эмээ авсан уу гэсэн тийм нөхцөлтэй шалгаад үзэхэд бол одоо эмээ хэрэглээний тасалдгүй байдлын хувь нь бол 66% буюу одоо төр хариуцах юм уу 3 өргөн тутмын нэг нь болохоор одоо эмчилгээний тасалтай байна. Тэгэхээр энэ мэн цаанаа нөгөө нэг чанаргүй за бас чанаргүй хүн шашинтэй. Ер нь бол эмчилгээний тасалт нь 66% тань гэхээр бас хангалттай байна гэж харахгүй байна. За явуулчих. Чихрийн шижиг 2 дахь хам шинжийн эмчилгээний юм болголт бол бас эмийн хэрэглээний тасалдгүй байдлын 69% гээд ерөнхийдөө бол энэ эртний шилжүүлэлт суулгасны дархлаа дарангуулах хэмжээ бол 97%тай. За тэгээд чихрийн шижигүүд бол 69%тай гэхээр бас харьцангуй гайвар харагдчихна. За саяас түрүү ярьсан эмнэлгийн шаардлагагүй хэвлэлт маань өөр төсвийн үр ашиггүй зарцуулалт одоо ингэж хөтлөөд шүү дээ. Тэгэхээр тэрийг одоо нэг төр давхууд ийм уугаад байгаа 15 мянган хүн маань яг тухайн оншороо эмнэлгийн хэвтүүлэн эмчилгээ тусламжуулалтыг авсан байна уу гэдэг 23-24 оны тоо мэдээлэл ингээ харахад бол одоо 3 тутмын нэг нь бас яг тухайн оншороо хэвтүүлэн эмчилгээ тусламжуулалтыг авсан байна. Тэгээ ингээ харахад тэр чихрийн шижингийн 2 дахь хам шинж дээр одоо жишээ нь 23 онд бол 2.3 тэрбум, за 24 онд бол 2.5 тэрбум төгрөгийг ерхийдөө ингээ яг улсын хэмжээндээ бол үр ашиггүй зарцуулсан байна гэж харагдав. Тэгэхээр цаашдаа бол энэ шаардлагагүй хөвтөлтийг бууруулах тал руу бас хамтарч ажиллах талаараас мэдээлэл нэлээд өстэй. За нөгөө хүртээмжийг ингээ харангуут шаардлагатай иргэндээ хүртээмжтэй байж чадчихна уу гэж. Тэгвэл одоо ингээд дүүргээр нь англиад үзэхээр одоо урт хугацааны нөхөх эмчилгээ шаардлагатай буюу одоо төр дах юм уу шаардлагатай байгаа юм 114 мянган иргэн байна л дээ. За тэгвэл эдгээрээс болохоор нийт одоо хянагдж явж байгаа нь болохоор ингээд 39 мянган. Тэгээ эзлэх нь болохоор 33 гэдэг юм. Төр дах юм уу шаардлагатай 3 өргөн тутмын одоо нэг нь болохоор эрүүл мэндийн байгууллагын хяналтандаа байж эмээ болж байна гэхээр үлдсэн нөгөө нэг 2 хүмүүс минь одоо болтол нэг хяналтанд ороогүй ингэж явж байгаа л ч гэдэг. Дүүргээр нь харахаар болохоор тэр баг хангаад дээр уулын дээр 173 байгаад байгаа. Тэгээ одоо манай дээр эсвэл хинчлийн одоо тэр мэдээлэл нэрээгүй юу эсвэл ерөөсөө тэр 173 гээ хянахгүй байна үү те. За сайн төлбөрийн төрөө харилцааг ярьсан. Тэгвэл манай газраас болохоор төлбөрийн төрөө харилцах эмийн одоо жигсаалт гэж байгаа. Тэр жигсаалтад ерөнхийдөө ямар шалгуураар ороод байгаа юм үүний зохицуултын талаар одоо манай газраас за мөн одоо эрүүл мэндийн эмийн хэрэгслийн газартай хамтраад ямар зохицуултуудыг хийж байгаа бэ? Бодлогын аль тал руу чиглэж байгаа бэ гэсэн тийм юм дээр болохоор үнийн хувьд болохоор одоо гэж байгаа тендерийн болон бусад худалдан авалтын аргаар авсан нэмийн үн болохоор одоо гайлын үнээс тооцсон тодорхой дээд хязгаарыг бол давахгүй байх гэсэн зохицуултыг одоо 25 оны шин тогтоол дээр оруулж ирж байгаа. Тэгэхгүй болохоор ийм ханганууд маань болохоор одоо мэдээж хувийн хвшлийн байгууллагууд тэгвэл эмээсээ одоо юу гэдгийг эмнэлгээр дамжуулаад ашиг олгуулж байгаа юм байгууллага шүү дээ. Тэгэхээр тэдгээр байгууллагууд маань болохоор одоо нөгөө нэг үнэтэй одоо юу гэдэг хот хамтрын байвсгийн гэдэг ч юм уу тухайн тэр эмнүүдийнхээ үнийг бол ингээд ямар нэгэн хяналтгүйгээр зохицуулалтгүйгээр
гэд нэмээд байгаа асуудал ер нь бол байгаа. Тэрнээс өөрчлөсөн сэргийлэх за төсвийн одоо тий үр ашигтай зарцуулалтыг хангах талаар бол тийм зохицуултыг бол одоо шинээр оруулж ирж байгаа. За энэ нэг үүсвэрийн худалдан авалтыг бас шинээр орж ирж байгаа юм зохицуулт байна. Тэгэхээр энэ нь яаж юм гэхээр ер нь бол ингээд нөгөө улс орнуудын энэ эмийн үнэ одоо буулгасан тий тэрний цаана болохоор иргэдийг нэмээс үүдэлтэй санхүүгийн дарамтаас амжилтын улс орнуудын сайн туршлагыг хараад үзэхээр тухайн одоо улсын засгийн газраас нь шууд одоо гадны байгууллагын үйлдвэр юм уу эсвэл олон улсын итгэмжлэгдсэн байгууллагатай үнийн хилцээр игээд тухайн газраас эмийг нь болохоор боломжийн үнээр горлонтын чанартай юмнуудыг оруулж ирэх тийм зохицуултыг хэрэгжүүлдэг юм байна. Энэ зохицуулт маань болохоор манай улсын хувьд бол юу гэж байна? Тендерийн хууль, зайн эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, за түүний дагаад болохоор засгийн газрын 2024 оны 42 дахь тогтоолоор бол одоо хэрэгжиж явж байгаа. За эхний ээлжинд бол та бүхэн мэддэг эмийн сангаас олгодог хөнгөлтэй юмнуудыг бол одоо нэг хүүсрээс буюу одоо Солонгос улсын 5 үйлдвэртэй үнийн хилцээр хийж оруулж ирж байгаа. Цаашдаа бол тогтоол бол хуулинд нь юу гэж заасан байгаа гэхээр эвлэгт одоо хэрэглэгдэж байгаа амлалтар барааны хөтөнгөрөөр хамаагүй тухайн юмнуудыг бол ийм чанартай ийм боломжийн үнэтэй юмнуудыг бол одоо нөгөө нэг улсаараа хэрэгцээгээ нэгтгэж жагаад нэгдсэн нэг худалдан авалтыг нэг хөөсрөөс давъя гэсэн ийм зохицуулт юм. Тэгэхээр энэ асуудал бол даатгалын ерхий газраас яаж дэмжиж ажиллаж байгаа гэхээр тухайн одоо ажлыг эхлүүлэх энэ одоо санхүүжилтийн өөрчлөлтийг олох тал дээр манайх бол дэмжиж ажиллаж байгаа. За одоо эмийн захиалгыг авах, захиалгыг хийх гэх мэтчлэн ажлуудыг бол та бүхэн мэдж байгаа эмийн хэрэгслийн хил зохицуулалтын газар бол ингээд манайхтай хамтраад ажиллаж байгаа. За тэгээд зарим юмуудыг бас захин дэлгүүр гэж байдаг та бүхэн мэдэх хэрэгтэй. Захин дэлгүүр рүү оруулах ажлыг бол эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байлээ. Тэгэхээр захин дэлгүүрт орцсон бол тэндээс ингээд захиалга аваад юу юмнуудыг аваад тухайн өртгөр нь даатгалын ерхий газраас ингээд санхүүжүүлэх ийм зохицуулт явж байгаа. За тэгээд саяны нэг хүүсрийн дээр болохоор хэрвээ эмнэлгүүд маань одоо нэг хүүсрээс эмнүүдээ ингээд татаж аваад ингээд хэрэглэх хэмжлэхэд нь бол 5 хүртэлх хувийн одоо нэмэгдэл хуваар тооц санхүүжүүлэх буюу тухайн 5%-ийг алстай ер нь бол юунд хэрэглээрэй гэж эмнэлэгт бол олгож байгаа гэхээр одоо шинэ технологи нэвтрүүлэх тийм зөвлөгөөр бол тэр 5 хүртэлх хувийн бонусыг бол тооцож олгоно гэдэг юмарчсан 24 оны 6 дугаар тогтоолдоо оруулаад одоо ингээд батлуулсан гэж явж байгаа. За индүүцийн тогтоолоод болохоор яаж явж байна гэхээр 21 оны 3 дугаар тогтоол, 22 оны 1 дугаар тогтоол, за 24 оны 6 дугаар тогтоол болон за 24 оны бас нэмэлтээр оруулсан 14 дугаар тогтоолуудад бол төлбөрийн төрөөр хариуцахын одоо чигсалт журмын бол ингээд бүгд бацагдаа явсан. За эндээс болохоор 24 оны 6 дугаар тогтоол дээр манай хийсэн одоо гол өөрчлөлт бол ер нь орсон байгаа. За гол өөрчлөлтөөс дурдах юм бол мэдээж захим системд шилжүүлсэн байгаа. Захим системийн хөгжүүлэлтийг хийгээд эмнэлгүүдээс болохоор тухайн иргэн долоосон төрөөр хариуцахын хэмжлэг хүлээн авах, за хянах, санхүүжүүлэх захим системийг бол хөгжүүлсэн зарим эмнэлгүүд бас энэ ажил дээр бол нэлээд илүү хамтарч ажилласан. За түүнээс гадна бол 6 дугаар тогтоол дээр хийгдсэн нэг гол ажил нь бол хот хамтрын дараах иймийн бай эмчилгээг болвол эмийн зардлыг нь бол төлбөрийн төрөөр хариуцах эмээр бол тохиолдол бүрээр санхүүжүүлэх юм ажлыг бол авч хэрэгжүүлсэн. За тэнгуү төлбөрийн төрөөр хариуцах
Эмийн болохоор одоо журандаа яаж юм гэхээр төрөөр үзэх юм байна. Үндсэндээ нөгөө хор тавдрын бай амжилтыг ороод ирэхлээр 2 удаа явчихж байгаа. Амбалтаар олох юмуд буюу одоо юу гэдгийг инсулин гэх мэтчлээ одоо тухайн иргэн маань болохоор амбалтаар ялалтандаа ээжийн ялалтаараа яваад ингээд ингэ авч байгаа юм буюу зохицуулт явж байна. За энэ дээр болохоор төлбөрийн арга нь бол мэдээж одоо FIFA-с ерөөсөө тохиолдол зөвлөсөн төлбөрийн аргаар санхүүжүүлж байна. За амбалтаараа болохоор тусан зөвшөөрлийг үзүүлнэ. За эмийн жороор бол баталгаажж байна. За тэгээд энэ нь бол амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой. За дээрэс нь одоо шаардлагагүй хөвдөлтийг бууруулах, эмээс үүдсэн санхүүгийн эрсдлээс хамгаалахын ач холбогдолтой байна. За юуны гэрээний хувьд болохоор төсвийн дээд хязгаартай ийм гэрээг бол жил болгоо ингэ явна. За хор тавдрын дараах бай химийн бай амжилтын хувьд болохоор төлбөрийн арга нь бол хоссон явж байгаа буюу эмээс бусад зардал маань оншин хамгаалалтыг үлгээх өртгөрөө за эмийн зардал нь болохоор FIFA сервисээ буюу тохиолдол суурилсан болсон аргаар явж байна. За тусан зөвшөөрлөг болохоор өдрийн эмчилгээ болон хэвтүүлийн эмчилгээ тусан зөвшөөрлөгээр явна. За баталгаажлалт нь бол өвчний түүхээр явж байгаа бол за зорилго нь юу юм бэ гэхээр мэдээж иргэний халдаасаас гарах эмийн зардлыг бол одоо хортовдрын тусан зөвшөөрлөгөн дээр үгүй болох ийм зорилготой байна. За юуны ач холбогдлын хувьд бол мэдээж одоо хүндэн тохирсон тэгээ өвчнөд таарсан зардлаар эмийн эмчилгээ хийх ач холбогдолтой байгаа. За энэ дээр нөгөө юу ярьж байсан бэ гэхээр дан оншин хамгаалалтаа бүлгийн өртгөрөө одоо тухайн хүндэн тохирсон эмнүүдийг одоо яг тохирсон тоон чигээр хийхэд бол өртгөөс нь бол тавах. За зарим тохиолдолд бол тавсан өртгийг нь одоо юу гэдэг иргэнээс төлөвлөх гэдэг ч юм уу юм асуудлууд бол манай дээр тулгарч ирсэн учраас энэ асуудлыг болохоор одоо бусад боловсролын сайн туршлагаас одоо ингэж юу гэдгэлээ нутагшуулж одоо ингэж орж ирсэн ийм зохицуулт явж байна. За тэгээд юуны гэрээний хувьд болохоор оншин хамгаалалтаа бүлгэрээ гэрээ хийн. За тэгээд гүйцэтгэлийн төлөвлөлт байх юм байна. За сая ирсэн нөгөө нэг хослсон төлбөрийн арга гэдэг. Тэгэнгүүт оншин хамгаалалтаа бүлгийн санхүүжилт төлөвлөлтөөр юу хийж байгаа юм бэ гэхээр мэдээж эмчийн үзлэг, за сөөлгөн зардал, хор тавдрын дараах химийн бай амжилтыг хийхэд бол хорлох тайлах амжилтыг бас мэдээж нэг чухал шаардлагатай байдаг. Түүний зардал бас багтсан харагдаж байна. За тэгээд мэдээж эмнэлгийн одоо юу гэдгийг шууд бус зардал буюу одоо хоол ус эхлэх гэдэг эдгээр зардлууд бол багтсан байна. За тэгмэд нөө химийн бай амжилтын ийм тарийн зардал нь болохоор тохиолдол бүртээ тооцоод буюу одоо юу гэдгийг нэг хүнд 4 сая 500 өмнөх байсан юуны тарифын хэмжээ ирж байгаа 4 сая 500-аас авах боломжтой. Гэхдээ зарим нөгөө талд бол 4 саятай хүрэхгүй одоо юу гэдгийг 700-800 мянган төгрөгийн одоо эмчилгээ хийж байгаа ийм тохиолдол байгаа учраас энэ маань болохоор ерөнхийдөө яг харах юм бол иргэндээ ээлтэй за даатгалын санд бол одоо үр ашиггүй зарцуулалтыг бууруулсан. За эмнэлэгтэй бол одоо юу гэдгийг тухайн хүмүүстээ нэг хэрэгэл оруулалтыг хийхгүй одоо эмчилгээний хувьд бол илүү тохирсон эмнэлзийн хувьд бол энэ үр дүнтэй шийдэл болсон гэж харж байна. За ингээд цаашаа хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаас дурдын за үүн дээр бол хяналтыг сайжруулах чиглэлээр бол одоо захим хяналт тэг бол одоо амлалтаар хэрэгжилж байгаа юмнуудыг эхлээд ер нь оруулахад төлөвлөж байгаа. Баяр та бүхэн мэдвэл хөнгөлөлтөө юм дээр эмийн одоо хэрэглээний хязгаарууд байдаг. Тэдгээр хязгааруудыг бол эмнэлгүүдтэйг эмч нартай одоо санал солилцож аваад одоо олон улсын эмнэлзийн өдөртөмжд оюутуулах юм одоо захимын ажлыг бол ихээр төлөвлөж байна. За газар дээр хяналтын хувьд бол одоо тоон дүн шинжилгээний үр дүнд үндэслэн газар дээр хяналт шалгалтыг бол 25 онд шаардлагатай үед нь одоо хийгээ явна гэж. За бүртийн чиг нэмэгдүүлэх чиглэлээр болохоор одоо эрүүл мэндийн байгууллагт хэрэглэж буй юмыг одоо нэг их усрээс
тэгээд чанартай боломжийн үнээр худалдан авахд өөрсдөө санхүүжилтийг олох талаар дэмжлэг үзүүлнэ. Гэхдээ энэ нь бол харах нь болоо байгаа гэж бодож байна. 25 онд яг хэрэгжиж эхлэх гэсэн нь бол одоо миний надад бол тэр талаар бол мэдээлэл байхгүй. Гэхдээ бол хөнгөлтөө энэ дээр бол энийг хүсрээс авсан юмнуудыг одоо солонгосын одоо яг энэ самт нь зараад байгаа тийм хүмүүс ч одоо солонгосын чанартай солонгосын ухаалаг одоо идгээд байна гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр яг тэр юмнуудыг бол одоо эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг одоо гаргаад ингээд босоо зохицуулах ажиллагаанд одоо хамтран оролцоод ингээд ажиллаж байгаа. За сүүлд нь болохоор одоо эрүүл мэндийн сайдын тушаал заасан оншийн хүрээнд зарим төрлийн хүчний эмчилгээг за өдрийн хэмтэн эмчилгээнээс одоо амбулатороор энийг нь олох зохицуулалт руу шилжүүлэхээр мэдээлүүлээд ажиллаж байна. За баярлалаа.